сайн залуусан юу яцгаан. За би дэлгэцэндээ багтж байна. Окей. За юу яцгаан. Тэгээ бүгдээ өнөөдөр энэ удаагийн хичээлээр юу ярих вэ гэх юм бол тренд гэж юу юм бэ? За тренд гэдэг зүйл нь хэдэн төрөл байдаг юм бэ? Ерөнхийд нь яаж тодорхойлдог юм бэ? Ерөнхийд нь гэж байна шүү. Окей. Анхан шатны төвшөнд ерөнхийдлөөд яаж тодорхойлох вэ гэдэг сэдвийн талаар ярилцгаалаа. Окей. За тэгэхээр тренд гэж яг юу юм бэ? За тренд гэдэг үг бол ерөнхийдөө монголоор чиглэл гэсэн утгатай үг. За ер нь бол маркет хэдэн чиглэлд хөдлөх боломжтой вэ гэвэл ихэнх хүмүүс хоёр гэж хэлэх байх. Ягаад гэх юм бол маркет өсдөг, бас ундаг тийм ээ. Тэгвэл гурван төрөлд хөдөлж болно. Ер нь бол маркет өсдөг, ундаг, бас хэрдэг гэж ярьдаг. Монголчууд хэрэлт гэж ярьдаг. За ерөнхийдөө consolidation хөдөлгөөн гэж ярьдаг. За өсөлтийг нь up, уналтыг нь down. Тэгээ хажууд шиг хэрээд байгаа хөдөлгөөнийг consolidation гэж ярьдаг. Окей. За тэгвэл одоо энэ up болон down trend, consolidation trend гурав яг яаж харагддаг вэ? За uptrend-ийн хувьд бол нэг иймэрхүү байдалтай харагддаг. Ер нь бол дээшээ чиглэлтэй хөдөлгөөн. Down trend-ийн хувьд иймэрхүү байдалтай. Ер нь бол доошоо чиглэлийн хөдөлгөөн. Тэгээ consolidation trend-ийн хувьд бол нэг иймэрхүү байдалтай. Хажууд шиг ирсэн хөдөлгөөн. Окей. Тэгэхээр харахад л уус ойлгомжтой байна. Тэгээ нэг нь дээшээ бол доошоо бол дээшээ бол доошоо бол дээшээ бол явж байгаа. Нөгөөх нь бол down доошоо бол дээшээ бол доошоо бол дээшээ бол доошоо бол яваад байгаа. Consolidation trend-ийн хувьд гэх юм бол яг хажууд шиг яваад байгаа. Ерөөс яг нэг ийм юу гэдгийг дөрвөлжин дотор л яваад байгаа гэсэн ийм гурван төрөлтэй байдаг. Окей. За тэгээд тренд буюу дээшин чиглэл нь юу илэрхийлдэг вэ гэвэл мэдээж bullish хөдөлгөөнийг илэрхийлдэг, buying volume өндөр байгааг илэрхийлдэг, цаашдаа урт хугацаанд өсөх боломжтой гэдгийг илэрхийлдэг байгаа. Down trend-ийн хувьд бол bearish хөдөлгөөнийг илэрхийлдэг, уналтын хөдөлгөөнийг илэрхийлж байгаа. Мэдээж цаана бол sell volume ихтэй байгааг илэрхийлж байгаа. Цаашдаа бол давмгаалаад унах чиглэлийг илүү одоо төлхөө харуулж өгдөг гэж ойлгож байна гэсэн. За uptrend ямар үед үүсдэг юм бэ гэх юм бол uptrend-ийн хөдөлгөөн бол ерөнхийдөө маркет дээр үндсэн чиглэлийг buyer-ууд барьж байгаа тохиолдолд buyer-ууд контролыг гартаа авчихсан байгаа. Buyer-ууд ирээдүйн чиглэлийг тодорхойлж байгаа тохиолдолд uptrend үүсдэг. Down trend-ийн хувьд бол seller-ууд илүү төлхөө өндөр волюмтай байгаа. Sell-ийн захиалга илүү өндөр байгаа тохиолдолд тэгээд sell volume маш өндөр байгаа. Ирээдүйн чиглэл нь өөрөө ерөнхийдөө унах чиглэлтэй байгаа тохиолдолд sell-ийн trend буюу down trend үүсдэг. За bullish trend, bearish trend гэж ярьдаг. Тэгээ uptrend, down trend гэж ярьдаг. За тэгвэл тренд гэдэг зүйлийг яаж тодорхойлох боломжтой юм бэ? Ер нь трендийг юугаар нь тодорхойлдог юм бэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр тренд гэдэг зүйл нь яаж тодорхойлох ёстой вэ гэх юм бол ерөнхийдөө тренд гэдэг зүйл нөгөө бидний үзэдсэн high low гэдэг зүйлээр тодорхойлох ёстой. За high low-ыг бид нар яаж тодорхойлох ёстой чинь айгүй чухал гэж яриадсан шүү дээ. Тэгэхээр энэ жинхэнэ high юм байна, энэ жинхэнэ low юм байна гэдгийг тодорхойлох. Энэ хуурамч high юм байна, хуурамч low юм байна гэдгийг тодорхойлох маань яагаад тийм амар чухал юм бэ гэдгийг ирээдүйн хичээлүүдээр үзнэ гэж би хэлжсэн. Тэгвэл тэр маань ямар ч хэрэгтэй вэ гэх юм бол тренд гэдэг зүйлийг зөв тодорхойлохын тулд uptrend-ийг зөв тодорхойлохын, down trend-ийг зөв тодорхойлохын тулд high болон low-ыг зөв тодорхойлдог байх хэрэгтэй. High болон low-ыг зөв тодорхойлж чадахгүй хүн up болон down trend-ийг зөв тодорхойлох боломжтой вэ? Боломжгүй. Яагаад гэвэл up болон down trend-үүд өөрсдөө high болон low-оос бүрдэж идэг. Бүтэн high болон low-ын тухай ойлголт шүү дээ. Окей. Тэгэхээр uptrend гэдэг зүйлээс эхлэе. Uptrend-ийг яаж тодорхойлдог вэ гэх юм бол uptrend-ийн хөдөлгөөний бүтцэн өөрөө higher high болон higher low гэсэн бүтцтэй байна. Higher high-ыг нь HH, higher low-ыг нь HL гэсэн үсгүүдээр тэмдэглэж буюу одоо товчилж харуулдаг байгаа. За тэгэхээр uptrend-ийн higher low гэдэг ойлголт өөр юу гэсэн үг юм бэ гэх юм бол өмнө үүссэн байгаа low-оос дараагийн low өндөрт үүсэх үйл явцыг higher low гэж нэрлэдэг. Higher high гэдэг нь болохоор өмнө үүссэн байгаа оройноос дараагийн орой өндөрт үүсэх үцгийг higher high гэж нэрлэдэг юм гэж. За тэгвэл одоо энэ дээр бид нэр хэрвээ жинхэнэ орой хуурамч орой хоёрыг эсвэл жинхэнэ орой хуурамч орой хоёрыг хооронд нь ялахгүй байгаа тохиолдолд бид нар uptrend-ийг тодорхойлж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр жинхэнэ орой хуурамч орой хоёр нь хоорондоо тодорхойлогдоод зөв буруу тодорхойлогдоод ирэхээр ямар учиртай болдгийг гэдгийг дараагийн хичээлээр үзнэ. Тэгэхээр энэ хичээл дээр хэдүүлээ ерөнхий трендээ ойлгоод авчээ. За тэгэхээр uptrend-ийн хувьд бол higher low, higher high гэсэн бүтцтэй буюу өмнө оройноос дараагийн орой дандаа өндөрт гарна. Өмнө оролоос дараагийн орол нь дандаа өндөрт гарна гэсэн утгатай. Тэгэхээр өмнө ёроолоос дараагийн ёроол өндөрт гараад өмнө оройноос дараагийн орой өндөрт гарч байгаа зураглалыг харцгаая. Тэгэхээр энэ зураглал дээр харагдаж байгаачлан мэдээж өмнө оройноос дараагийн орой дандаа өндөр буюу higher high-д үүсэж байгаа. Илүү өндөр оройнууд гэсэн утгатай. Өмнө ёроолоос дараагийн ёроол өндөр буюу дандаа higher low-д үүсэж байгаа. Илүү өндөр ёроолууд гэсэн утгатай. Энэ өөрөө юу илэрхийлж байгаа юм бэ? Ер нь яагаад higher high болон higher low гэдэг бүтцэн uptrend гэдэг зүйлийг илэрхийлдэг юм бэ гэх юм бол тэнд higher high үүсээд байна гэдэг чинь өөрөө өмнө оройноос илүү өндөрт орой үүсэх тэр шалтгаан нь өөрөө юу гэдэг вэ гэвэл buying volume өмнө байснаас илүү өндөр хэмжээнд орж ирээд байна гэсэн. Өмнө нь за жишээгээр авч үзье л та. Buying volume 500 байсан гэж бодлоо гэхэд
дараагийн удаа 1000 болж өсөж гарч ирж байгаа учраас өмнөх 500 байсан хайн волюмыг 1000 гэсэн хайн волюм илүү давмгаалж гарч ирсэн учраас higher high үүсэж байна гэсэн. Higher low яагаад үүсдэг юм бэ? Higher low ер нь тэр low-ыг өөрийг нь автренд дээр юу үүсгдэг вэ гэвэл bearish хөдөлгөөн. Тэр higher low гэдэг хөдөлгөөнийг үүсгдэг. Тэр higher low-ыг үүсгэхийн тулд автрендийн хувьд яг дээш чиглэлтэй өсч байгаа хөдөлгөөний хувьд бага зэргийн уналт үүсгэх шаардлагатай болдог. Тэр бага зэргийн уналтыг нь higher low болж хувирдаг гэсэн үгтэй. Тэр бага зэргийн уналтыг нь хэн оруулж ирээд байгаа гэх юм? Сэлрүүд оруулж ирээд. Тэр сэлрүүд яагаад тэнд байгаа юм бэ гэх юм бол автренд гэдэг зүйл өөрөө ер нь ямарваа нэг юм өсөхийн тулд заавал унжиж өсдөг тийм үү? Заавал тодорхой хэмжээний уналтыг авч иж өсдөг. Тэгэхээр автренд ч гэсэн яг тийм хүчтэй өслөө бага зэргийн уналт авлаа, хүчтэй өслөө бага зэргийн уналт авлаа, хүчтэй өслөө гэдэг байдлаар явдаг. Тэгэхээр тэр бага зэргийн уналтуудыг нь хэн үүсгэдэг вэ гэвэл сэлрүүд үүсгэдэг. Тэр сэлрүүд нь яагаад тэр бага зэргийн уналтыг үүсгээд байна вэ гэх юм бол нэг бол трендээ бүр үнэхээр гайхалтай ойлгодог. Тэгээд трендийн эсрэг арилжиж чаддаг арилжаач тэр дотор байгаа. Нэг бол трендээ ойлгоогүй, трендийнхээ эсрэг орж байгаа арилжаачид тэр дотор байгаа. Энэ хоёр төрлийн арилжаачид энэ хоёр төрлийн одоо яах нь тэр арилжааны волюмыг үүсгэж байгаа хүмүүс маань тэр сэллийн бага зэргийн волюмыг богино хугацаанд үүсгэдэг. Тэр сэллийн бага зэргийн волюмыг богино хугацаанд үүсгэхдээ автрендийн хувьд higher low гэдэг зүйлийг үүсгэдэг. Тэгэхээр higher low бол яг нь сэлрүүдээс үүсэж байгаа зүйл, higher high бол баяруудын үүсгэж байгаа зүйл гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой тийм ээ. Тэгвэл автрend дээр higher low гэдэг бол ерөнхийдөө юу хэлээд байна гэх юм бол өмнөх low-оос дараагийн low өндөрт үүсэх буюу өмнө нь үүсгэсэн сэлрүүдийн тэр low-оос дараа нь үүсэж байгаа сэлрүүдийн low өндөрт үүсэх. Энэ маань юу гэсэн үг гэхээр өмнө байсан сэлрүүдээс дараагийн сэлрүүд доор байх хэмжээнд тийм их хэмжээний сэллийн волюм орж ирж чадаагүй. Still buying volume-аас selling volume бага байна гэдэг утгыг илэрхийлж байгаа буюу цаашдаа өссөөр байх болно гэдгийг higher low илэрхийлж байгаа. Higher high-ийн илэрхийлэмж нь болохоор юу гэсэн гэхээр higher high бол өмнө байгаад байгаа баяруудаас илүү их хэмжээний баярууд, илүү их хэмжээний volume ороод ирсэн. Өмнөх үүсгэсэн байсан баяруудын эсрэг ороод ирсэн байгаа сэлрүүдийг даваа дахиад илүү их хэмжээний баярууд ороод ирлээ гэдгийг higher high илэрхийлдэг. Higher low бол өөрөө өмнө үүсгэсэн higher low-ыг үүсгэдсэн тэр сэллийн волюм, тэр сэлрүүдээс илүү бага хэмжээний сэлрүүд, нэг бол их хэмжээний сэлрүүд ч гэж болно. Гэхдээ л баяруудыг давах хэмжээний сэлрүүд орж ирж чадсангүй гэдгийг илэрхийлж higher low үүсдэг. Тэр higher high болон higher low-ууд үүсэж байгаа тэр хоёр шалтгааныг нийлүүлээд харах юм бол ямар ч байсан bullish market илүү хүчтэй байна, баярууд илүү хүчтэй байна, buy volume илүү их байна. Цаашдаа стил өссөөр байх юм байна гэдэг утгыг илэрхийлж higher high болон higher low-ууд үүсэж байгаа учраас автрend гэдэг зүйлийг буюу өсөлтийн чиглэл гэдэг зүйлийг higher болон higher low-уудаар тодорхойлох нь маш зүйтэй байдаг. Энэ бол доовын онол тийм ээ. Higher болон higher low-уудаар тодорхойлж автрендийн бүтэц гэдэг зүйл үүсдэг. Ийм бүтэцтэй бол энийг автренд гинэгээд тодорхойлчихсан байдаг. Ийм онол байгаа тийм. Тэгвэл одоо хэдүүлээ автрендийг бол ерөөд нь ойлгочлоо. Ер нь бол өмнөх оролцоос дараагийн орол өндөр, өмнөх оролцоос дараагийн өндөр байх хэрэгтэй юм байна. Өмнөх оролцоос дараагийн орол өндөр байгаа шалтгаан нь баярууд стил контролыг барьж байгаа, баярууд стил маш хэмжээний волюмтай байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Өмнөх лоогоос дараагийн лог өндөр байгаа нь бол баярууд стил бас л контролыг барьж байгаа. Мөн сэлрүүд бол контролыг авч чадахгүй байна. Баяруудын хэмжээнд, баяруудыг давах хэмжээнд сэл волюм байхгүй байна. Стил buy волюм илүү хүчтэй доминант байна. Цаашдаа өсөх юм байна гэдэг утгыг илэрхийлж байгаа. Тийм учраас buy байгаа, uptrend байгаа гэсэн утгатай. Тэгвэл down trend-ийг авч үзье. Down trend гэдэг зүйл өөрөө яг яагаад үүсдэг юм бэ? Ер нь down trend гэж ямар бүтцтэй байдаг вэ гэх юм бол lower low, lower high гэсэн бүтцтэй байгаа. Lower high, lower low. Тэгэхээр lower high буюу LH, lower low буюу LL гэсэн бүтцтэй байдаг. Ерөнхийдөө бол lower high гэдэг нь өмнөх оройноос дандаа дараагийн орой нам байх үйл явцыг, lower low гэдэг нь өмнөх оройноос дараагийн орой дандаа намхан үүсэх үйл явцыг хэлж байгаа. Тэгвэл lower high яагаад үүсэж байгаа юм бэ гэх юм бол ерөөсөө down trend дээр доошо унж яваа чиглэл дээр lower high хэн үүсгэдэг вэ гэх юм бол баярууд үүсгэдэг богино хугацааны тэгээ бага хэмжээний buying volume-оор lower high үүсдэг. Тэгвэл дараа нь дахиад lower high үүсээд яваад байна гэдэг чинь юу илэрхийлээд байна гэхээр өмнө байсан сэлрүүдийг давж чадахгүй хэмжээний бага хэмжээний buying volume орж ирсэн. Бага хэмжээний баярууд байгаа. Бага хэмжээний bullish хөдөлгөөн явлаа гэсэн утгатай. Тэгээд цаашаа илүү хүчтэй сэлрүүд орж ирж байна гэдгийг илэрхийлж lower high үүсдэг. Хэрвээ lower high үүсэхгүй байсан бол одоо сэлрүүдийг давах хэмжээний баярууд ороод ирсэн бол lower high үүсэхгүй шүү дээ. Тийм болохоор сэлрүүдийг баярууд үнэхээр дийлэхгүй байна, давж чадахгүй нь стил сэл volume өндөр байна. Сэлрүүд контролыг гартаа хатгсан байна.
цаашдаа ч уналт үргэлжлэх боломжтой байна гэдгийг lower high илэрхийлдэг. Lower low-ийн хувьд бол юу илэрхийлдэг вэ гэх юм бол өмнө байсан сэлбэрүүдээс илүү хүчтэй сэлбэр волюм ороод ирлээ. Өмнө байсан баяруудаасаа илүү хүчтэй сэлбэрүүд байсаар байна гэдэг утгыг илэрхийлдэг. Цаашдаа сэл волюм үргэлжлэх юм байна гэж. Энэ хоёр маань нийлээд юу илэрхийлээд байна гэх юм бол маркетинг чиглэл өөрөө даун байна. Маркет өөрөө bearish волюмтай байна. Маркет өөрөө сэлбэрүүдийн контролт байна. Цаашдаа ч унсаар байх юм байна гэдэг утгыг илэрхийлж идэг. За тэгвэл даун тренд бол lower high lower low-даас бүрдэнэ. Мөн чиглэл доошо байхыг, мөн цаашдааш даун тренд үргэлжилсээр байхыг, sell volume өндөр байгааг, bearish volume өндөр байгааг энэ чиглэл өөрөө цаашдаа унсаар байхыг илэрхийлдэг. Тэгэхээр бид нар энэ хоёр трендээс юуг авч мэдэж болж байна гэхээр uptrend дээр бол бид нар өсөлтийн тал нь илүү хүчтэй байгаа юм байна. Бид нар buy арилжаанд илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Даун тренд дээр уналтын тал нь илүү хүчтэй байгаа юм байна. Бид нар selling арилжаанд илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна шүү гэдгийг мэдэж авлаа. Окей. За тэгэхээр тренд гэдэг зүйл маань ерөнхийдөө та баядах хэрэгтэй юм уу, сэлдэх хэрэгтэй юм уу? Одоо энэ чиглэлийг харж агаад шийдэх асуудалтай. Энэ чиглэл даун бол сэл, энэ чиглэл ап бол байд. Окей. За ийм утгыг илэрхийлж идэг. За тэгээд ерөнхийдөө энэ uptrend downtrend гэдэг ойлголтоор бол бид нар forex арилжаа хийх, ер нь арилжаа хийхээс гадна бид нар хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг ч гэсэн энэ uptrend downtrend-үүдээр гаргаж болдог. Ерөнхийдөө биткойн одоо жишээ нь uptrend-тэй байгаад биткойны хөдөлгөөн нь цаашаа өснө гэдэг uptrend-ийн хөдөлгөөн нь хүчтэй байгаад байгаа тохиолдолд бид нар байцаар л байх хэрэгтэй юм шүү дээ, тийм ээ. Окей. За бас өөрийнхөө биткойныг зарах ёсгүй гэх мэтлэн энэ шийдвэрүүдэд энэ жижиг одоо анхан шатны шийдвэрүүдийг ч гэсэн трендээр гаргадаг. Том шийдвэрүүдийг ч гэсэн цаашдаа трендээр гаргаад явна. Гэхдээ том шийдвэрүүдийг трендээр гаргахад илүү их хэмжээний трендing мэдлэгтэй байх хэрэгтэй. Окей. За дараагийн тренд бол consolidation тренд байгаа. Consolidation тренд бол ерөнхийдөө юу илэрхийлдэг вэ гэхээр маркет шийдэж чадахгүй буюу indecision нөхцөл байдал байна. Ап явах гэдэг юм уу, даун явах гэдэг юм уу буюу өсөх гэдэг юм уу, унах гэдэг юм уу гэдгийг шийдэхгүй buying volume, selling volume нь гацалтанд орсон. Аль нь ч алинаас илүү биш байгаа тохиолдолд consolidation trend үүсдэг. Энэ тохиолдолд бол ер нь нэг арилжаанд орохыг зөвлөдөггүй, хүлээхийг зөвлөдөг. Uptrend эсвэл downtrend-ийн форм үүсэх хүртэл хүлээе. Окей. За ийм байна. Ерөнхийдөө бол тренд гэдэг зүйл бол чиглэл юм байна. Чиглэл нь өөрөө уналт болон өсөлтийг илэрхийлж байгаа юм байна. Уналт болон өсөлтийг илэрхийлж байгаа трендийг яаж тодорхойлох юм? За тэгээд тренд нь өөрөө юуг илэрхийлж байгаа юм? Трендийн higher low, lower high, lower low гэдэг зүйл нь юуг илэрхийлж байгаа юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ энэ хичээлээр үзлээ. Тэгэхээр тренд гэдэг зүйлтэй сайн танилцаж авсан байх гэж найдаж байна. Тэгэхээр тренд гэдэг зүйл дээр чинь нөгөө high low яагаад чухал юм гэдэг чинь орж иж байгаа. Цаашдаа бүр big true candle-ууд ер нь нөгөө high low-ыг тодорхойлох нь зөв тодорхойлох нь яагаад илүү чухал юм гэдэг чинь орж ирнэ. Окей. За ийм байна залуусаа. Тэгээд тренд гэдэг бол маш чухал зүйл. Тэгэхээр тренд гэдэг хичээлийг бүх гэл нэг том хичээлээр ингээд бүх зүйлийг тайлбарлаж болохгүй. Тийм учраас би та бүхэн трендийг юу гэсэн танилцууллаа. Окей. За тэгээд тодорхой бүгж товч байж чадсан гэж найдаж байна. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая.